Амьдрал олон өнгөтэй. Бас хүн бүр өөр өөрийн өнгөтэй. Яриа бүхэн шинэ өнгө. Зочин бүр өөр түүхийг өгүүлэх Тод өнгө подкаст. Баасан гараг бүр 15 цаг 5 минутаас амьдралыг өнгөлөх цагтай хамт байгаарай. Гэр бүлийн радиотай хамтдаа байдаг эрхэм сонсогч танд энэ өдрийн мэд хүргэе. Баасан гарагт хүрдэг Тод өнгө подкастын маань цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээ Тод өнгө подкастаараа бид бас мэдээж одоо амьдралыг өнгөлөх олон хүмүүсийн үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл тэр хүний амьдралын түүх гээд бас олон гоё одоо түүхүүдийг хуваалцдаг. Тэгэхээр өнөөдөр Баасан гарагийнхаа цоо шин Тод өнгө подкастаараа болохоор хийхгүй зүйлсийн жигсаалт гээд энэ одоо гайхалтай номыг орчуулсан багийн нэгэн гишүүнтэй ярихад бэлэн болсон байна. Хийхгүй зүйлсийн жигсаалт гэдэг Непко хэвлэн газраас эрхлэн гаргасан ном. За тэгвэл маш онцгой ном байгаа. Яагаад онцгой вэ гэх юм бол Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн төгсөг ангийн оюутнууд нийлээд одоо орчуулагчдын баг, сэтгүүлчдийн баг нийлээд энэ номыг орчуулад саяхан энэ хавар бас одоо уншигч олондоо хүргэсэн байна. Тэгээд орчуулагчдын нэг Эрдэнэ сувд маань өнөөдөр эрхэм зочноор гэр бүлийн радиогийн маань зочин хойморт хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэнд хүргэе. За байна уу? Өдрийн мэнд хүргье. Өдрийн мэнд. За хоёулаа тэгээ өнөөдөр их гоё номны талаар ярина. Одоо Рольф Добелли гээд тий. За тэгээд цэцтэй сэтгэх урлаг гэ бестселлер номын зохиогч маш олон одоо хүний хөгжлийн номоор алдартай зохиолч байгаа тий. Тэгээд миний хувьд бол илүүтэй нөгөө сэтгүүлч мэргэжилтэй болохоор уран зохиолын ном уншдаг. Тэгээд харин яг энэ номыг уншихад бол надад үнэхээр таалагдсан байхгүй. Яаж юм нэг одоо жоохон сонин үг оруулах юм бол зөвөн бичиж чаддаг байна гэж бодогдохоор тийм ном зохиол байсан. Тэгэд та хэдийн хувьд яагаад энэ номыг багаараа төгсөх ангийнхаа ажил болгож хийя гэдэг бас тийм санаа орж ирж хийж эхэлсэн бэ? Энэ талаараа хуваалцаач. За бидний хувьд болохоор ер нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи хэлний орчуулгын ангийн оройн ангийг суралцсан. Оройн ангид ер нь бол 9 суралцаад энэ жил төгссөн байгаа. Тэгээд Хүмүүнлэгийн ухааны нэг гайхалтай зүйл нь болохоор нөгөө capstone гэдэг төсөлтийн тэм төслийн ажил байдаг. Тэгээд орчуулгын ангийн хувьд болохоор ер нь ном тохимол орчуулах ийм боломж олддог гэх юм уу, гар дээр ийм бүтээлтэй болох боломж олддог. Тэгээд манай ангийнхны хувьд болохоор анх ингээд авч ирсэн зохиол нь болохоор өөр байсан. Ер нь бол бид бүгд за ингээд зохиогч эрхээ худалдаж аавна тий, өөрөөсөө ингээд нөгөө хэвлэлийн компанитайгаа холбогдоод эрхээ аавна гэд айгүй ихэн бодоод бэлтжижсэн боловч нөгөө хэвлэлийн эрхээ бид бүгдэд одоо нэг юм оюутан хүүхдүүдэд ер нь өгөхгүй гэн. Тэгээд нилээ зүйлс ингээд шаардлагатай хэвлэлийн компани байх хэвээр эсвэл ингээд өмнө нь ном бүтээл гаргаад борлуулсан туршлагатай байх хэвээр ч юм уу тиймэрхүү зүйлсүүдээс болоод юу яаж эрх авч чадаагүй. Тэгээ яг үүний дараагаар болохоор манай их сургуулийн багш яг capstone төслийг удирдахжсэн хос баяр өгч маань болохоор за Nepco ингээд жил бүр бас хамтраад бид бүгдэд ингээд Nepco Kids болон Kids буюу хүүхдийн ном болон бас одоо боломжтой номоо орчуулах юм боломжийг олготгоо гэд. Тэгээд яг 2-3 номын юм санал ирсэн байхгүй юу? Тэгээд тэр дотор нь бол хийхгүй зүйлсийн жагсаалт гэдэг энэ ном байсан. Тэгээд үнэхээр энэ номон дээр ажиллах боломж олцсон бол маш их талархдаг. Тэгээд бид бүгдээд нөгөө сонголт байсан болохоор юм хүүхдийн ном үлэг гөрүүлгээд бас нэг юм барэ тал руугаа за тэрийг яг нөгөө доторхын сайн мэдхгүйсэн эрүүл мэндийн чиглэлийн ном. Тэгээд яг энэ ном байсан. Тэгээд бид ер нь ярилцаа за яг энэ номыг л хийя гэд. Тэгээд орчуулгад дээр ажиллаж эхэлсэн. Энэ хойд талд нь бас нэг юм гоё үг байгаа л да тий. Та өмнө нь ажил мэргэжлийн хувьд гацаанд орж байсан уу тий? Уучлаарай, үгүй гэж хэлэх ёстой байтал тгээгээ та зөвшөөрчдөг байсан уу? Та өмнө нь хэнийг нэг өөрчлөх гэж оролдож байсан уу? Тэгээ та өмнө нь дотоод боолоогоо сонсож байсан уу гэд энэ одоо асуултуудыг асуухаар хүн болгон магадгүй тийм штэ гэж хариулах байх гэж би ингээд өөрөө уншиж байхдаа бодож исэн. Тэгээ олон одоо яг энэ хийхгүй зүйлсийн жагсаалт буюу
одоо олон зүйлсийг ингээ хийж болохгүй юм байна. Тэгэхдээ эсрэгээрээ ингээд зохиолчийн хувьд бичсэн нэг юм сонин одоо философи ашигласан гэж одоо тайлбарлах юм уу. Тэгээ энэ талаар нь бас тий орчуулагчийн хувьд яг багт ажилласны хувьд тэгээ манай Эрдэнэ совчин бас өөрөө сэтгүүлч мэрэгжилтэй гэсэн шүү дээ тий. Тэрний хувьд ямар зүйлийг илүү мэдэрч тий энэ зохиолчийн одоо ямар философи ашигласан талаас нь яг чиний өөрийн одоо бодол. За Рольф Доблигийн хувьд болохоор нөгөө одоо хувийн хөгжлийн ном уншдаг хүмүүс бол айгуу сайн мэддэг. Жишээ нөгөө хүмүүнлэгийн их сургуулийн хүмүүнлэг уншигчид клубийнхан бол айгуу сайн мэддэг гэсэн байхгүй энэ хүнийг. Тэгээ зэгцтэй сэтгэх урлаг ном нь бол ялчгүй бестселлер болсон ийм хүн байгаа. Тэгээд би болохоор бас нөгөө сэтгүүлч мэрэгжилтэй хэлэх үү ер нь ингээд хувь хүний хөгжлийн номыг урдлынх нь гарчгийг хараад энэ надад хэрэгтэй юм байна. Энийг нь авъя гэж уншдаг. Яг өөрөө болохоор нэг утга уран зохиолын ном бол ингээд шимтэн уншдаг төрлийн хүн баггүй юу. Тэгээ анх энэ номыг ингээд авчаад хамгийн түрүүнд бид бүгдийн ингээд жоохон гайхаад байсан зүйл нь юу вэ гэхлээр нөгөө нэг ингээд нээж үзэл гайхсан. Тэр нь юу вэ гэж тэгсэн чинь жишээ нь нэр хүндээ мөнгөөр худалд гэж хэлсэн байхгүй юу? Харин тийм. Тэгэл бүр гайхаад юу болоод нь юу орчуулах гэж байлээ хэдүүлээ гэж. Ямар сони юм бэ гэл. Тэгэл ямар сони юм бэ гэл доош нь жоох ингээл гүйлгээл тэгсэн чинь нэрнгээсээ л ингээл нэр мөнгөө үгүй нэр хүндээ мөнгөөр худалдаа. Нэр хүнд бол ингээл юуч биш штэ гэл эхэлж байгаа штэ. Тэнгууд нөгөө хувийн юм одоо үзэл тэг үнэт зүйлс ч юм уу ер нь юмстай ингээд жоохон зөрчилдөд байгаа юм шиг мэдрэмж ингээд төрөөд тэгээд төгсгөлд нь унших тусмаа бид бүгд эхлээд номынхоо учрыг олсон юм. Тэгээд тэр нь яг юу байсан бэ гэхээр Рольф Доблигийн хувьд болохоор нөгөө урвуу сэтгэх аргыг бол ингээд ашиглаад бичдэг юм өвөрмөц арга барилтай хүн байсан. Тэгээд энэ арга барилыг нь ойлгосноор ер нь за нэг ийм ном орчуулах гэдэг юм байна гэд ер нь номынхоо яг ерөнхий ийм санааг ойлгосон. Тэгээд бид бүгд чинь нөгөө нэг энэ номон дээр айгу олон ажилласан шүү дээ ангаараа. Тийм болохоор нэг бүлгүүдээ хуваацсан. Тэгээд яг энэ номоо нэг ерөнхийгөөр амар сайн мэдэхгүй байгаа учраас тийм нэг өмнөх үгийг нь өөрхөө авцсан ч юм уу тий. Тэгээд нэг төгсгөлийн өөрхөө авцсан бүлгүүдээ орчуулад идэг ч юм уу. Тэгээ нөгөө ихний ээлжинд ингээд орчуулагч бүр ингээд жоохон ойлгох гэж хэцүү байсан. Тэгээд уруу сэтгэх аргыг ер нь ойлгосон, авирсан ойлгосон. Маш одоо гайхалтайгаар уруу сэтгэж байгаа юм л да. Хэрвээ ингээд хүний хөгжлийн номуудыг олон талаас нь олон номуудыг уншдаг хүн бол мэдж байгаа тий. Ерөнхийдөө л тэгээрээ ингээрээ тийм байвал сайн шүү. Хамгийн шилдэг жишээ гэдэг ч юм уу тий. Харин одоо Рольф Доблигийн энэ номон дээр болохоор ястол ихнээсээ л нөгөө нэг хамгийн ихнийх бүх зүйл нуран унахыг хүлээ гэдэг ингээд 52 хийхгүй зүйлсийн жагсаалтын номонд байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт хүлээ гэдэг хэлчингүүт хүүшээ яагаад бүх зүйл нуруу унахыг хүн чинь бүх зүйлийг босгох гэж тий амьдрал дээр ингэж олон өнцгөөс амжилтыг босгох гэж тий аз жаргалыг босгох гэж гэдэг ч юм уу гэж босгох гэж чинь хүлээх юм бэ гээд хамгийн ихний жишээ бол тий нэг гэр дээврээс нь байнга тусаал тусч байдаг хуучин байшинд амьдардаг байсан. Тэгээ дээврээ засчих ихнээ одоо цаг нь нэг л таарч өгөхгүй байла тий бороо орж хахад одоо л засчихыг санагдсан ч гэсэн яг усан борон дээвэр рүү авирч ах хэн байх вүлээ гээл тий хэрвээ цэлмэг өдөр өөртөө илүү ажилуудад засаач яхав дээ гэж боддог. Тэгээ хэрвээ та тааруухан амьдрмаар байгаа бол энэ жишээг дагах болно гэх тий. Дандаа нэг юм тааруухан буюу тэр урвуу буюу сөрөг арга замуудыг эхлэж тавьж өгч байгаа юм тий. Та хүсвэл ингэж амьдрч болно шүү дээ. Тий. Та ингэж амьдрал танд ингээд боломж ч юм байна. Гэхдээ эн чин ийм зүйлийг танд авчрах юм а гингүүт хүмүүс нэрээ тийм байна гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд Непко маань яг одоо сонсогчдтой өгөөрэй гэдэгтэй сонсогчд маань итгэвтэй оролцоотой байгаад бас тэгээд номын талаар гоё зүйлүүд бичих юм бол энэ хоёр ном ирсэн байна. Одоо Билл Брайны гэр ахуйн түүх Брайсны за тэгээд Рольф Доблигийн хийхгүй зүйлсийн жагсаалт гэд цоошин ингээд ууттайгаа хоёр номыг бас нэг сонсогчаа бас урамшуулад хоёлаа бэлэглэе тийм ээ. Тэгээд ямар зүйлийг одоо юу гэдгийг шалгуур тавиад бэлэглүүл зүгээр гэж бодож чинь чиний хувьд. Харин за яг илүү нөгөө нэг бас энэ номыг маань одоохондоо нөгөө мэдгүй байгаа шүү дээ. Гэтэ яг шинэ ном байгаад байгаа. Тэгээд бид хоёрын ярианаас бас ингэж хөрхөн санаа аваад амьдралдаа хэрэгжүүлж гаргах болох тийм хэрэгжүүлэлт гаргасан хүнийг
урамшуулдаг юм уу? Нэг гой санаа гаргасан үнийг те хийхгүй зүйлсийн жагсаалт гэж байгаа харах юм бол бид нар нэрээ хийх зүйлсийн жагсаалт байж яагаад болдгүй гэж бодохоор боловч хийхгүй зүйлсийн жагсаалтыг эргээд бичгтэй нөгөө урвуу тэр философи буюу те сөрөг зүйлсүүдийг амьдралд болохгүй бүтэхгүй байгаа зүйлсүүдийг эхэлж тавиад тэгээд дараа нь учир шалтгаан нь энэ шүү. Та хэрвээ яг ингэж амьдрах юм бол ийм учир шалтгаантай ийм амьдралыг та туулна. Тийм учраас гэдэг гой санаануудыг гаргаж өгсөн байсан. Чиний хувьд яг аль бүлгүүдийг онцгойлж орчуулж редакторлсан бол тэнцэнээс чиний өөрийн ч авсан тий яг л амьдралдаа би энийг амьдралынхаа нэг юм мөрдлөг дөрөн болгоно гэж бодсон тэр санаанууд юу вэ? Миний хувьд болохоор бид бүгд нөгөө номон дээрээ ажиллахдаа орчуулагч нартаа бас бүлгээ хуваагаад тэгээд бас ангиараа нөгөө анги дотроо редакторын дотоод баг гэдээ ажиллаж исэн. Тэгээд орчуулагч болон дотоод редакторын багт ажилласан. Тэгээд яг өөрийн орчуулсан бүлгүүд гэх юм бол би 5 дугаар бүлгээс 10 дугаар бүлгийг дуустал орчуулсан байхгүй юу. Тэгээд миний хувьд нөгөө гэр бүл гэдэг зүйл амар тийм үн цэнтэй зүйл. Тэгээд яаж ч нөгөө надад ирсэн сэдвүүд маань бүгдээрээ тийм амар хөөрхөн юу бисэ. Гэрлэлтэй сүлтийг тий. Тэгээд бууж өгдөг бэ, хоёр нүртэй бэ, муу зуршилтайгаа зууралт гэд ер нь амар амьдралд ойрхон намайг бол ингээл гоё юм баясаал орчуулмаар мэдрэмж ингээд төрүүлсэн гэх юм уу. Хамгийн түрүүнд болохоор би ер нь бол ингээл өөрөө унссан орчуулсан бүх бүлгээс мэдээж ингээд сурсан зүйл байгаа. Тэгээд хамгийн сайн өөртөө хэрэгжүүлэхийг хүссэн зүйл нь болохоор нөгөө муу зуршлуудтайгаа зууралт гэд бүлэг байгаа байхгүй юу. Тэгээ энэ бүлэг дээр бол ингээд яг юу гэж эхэлдэг вэ гэхээр мэдээж яг энэ хүн тийм муу зуршилтай бол тэрнтэйгээл зууралтаа тэр бол чиний ингээд биеийн нэг хэсэг амьдралынтай нэг хэсэг штэ тийм ингээд тэрнээсээ салаа. Тийм тэгээ хүмүүс ингээд чамайг чи энэ муу зуршилтай орхичхоо чи ингэх юм бол ингээд сайжрах гээд байна гэж хэлэх юм бол битгий түнд ингээд итгээ тэд нар ингээд нэгэн хэвийн тэр сайн гэдэг зүйл рүү өөрийг чинь ингээд хэвэн зутгсан юм шиг барих гээд байгаамаа. Тийм болохоор ингээ өөрийнхөө өвгнөц тэр муу сурчлуудаа бариад үлдээ гэдэг талаар эхлээ гардаг байхгүй юу? Тэгээд яг хуу хамгийн гоё хэсэг нь болохоор энэ ном учир шалтгааны тайлал гэдэг доод хэсэгт нь ер нь тэгвэл яг дээр байгаа тэр муу зуршилтайгаа зууралтаж үлдснээрээ ямар тийм хөөх хилэлтэй тий өрөвдмөр тийм өсөлтгөө гацсан амьдралд ингээ үлдэж болох вэ гэдгийг тайлбарлаж өгдөг. Тэгээ яг учир шалтгааны тайлбар хэсэг дээр нь болохоор ер нь муу зуршиллал ингээс салах ёстой зайлшгүй зүйлээ гэж гараад тэг хамгийн миний сэтгэлд үлдсэн зүйл нь болохоор ингээд 20 нас хүрэхээс 20 настай бол та тий ингээд муу зуршлуудаа орхиод өөрийгөө ингээ хөгжүүлээ. Тэгээд харин 40 гараад ч юм уу бүр ингээ хөгшрөх тусам одоо ингээ хөгжиж ингээ чадхаа болно тий. Тийм учраас ингээ сайн зуршлуудыг залуудаа суулгаа гэдэг үг байсан байхгүй юу? Тэгээ сайн зуршлуудыг залуудаа суулгаад тэгээ муу зуршлуудаа бол ингээ орхих ёстой гэд. Тэг би яг ер нь энэ бүлэг дээр ингээд амьдралтаа ингээд суулгаж болох сайн зуршлуудыг бас гаргаж исэн. Тэгээд нэг жишээ байдаг нь болохоор нөгөө нэг Бенджамин Франклин гэдэг бидний амар сайн мэддэг хүн байгаа шүү дээ. Сайн мэддэг хүн тий. Тэгээд энэ хүн бол яалч хүн ингээд гоц ухаантан тэгэл бүх талбар дээр л ер нь ингээд манлайлж байгаа хүн. Тэгэд энэ хүний яг нөгөө 13 эрхэм сайн зан чанарын чагсаалт гэдэг ер нь яг ийм чагсаалтыг гаргаад тэгээ 7 хоног бүр ингээд хэрэгжүүлдэг. Тийм нэг одоо 13 чагсаалт байлаа гэхэд нэг чагсаалт нэг л зүйл дээрээ тий. За би ингээд бусдыг хайрлнаа ч юм уу ингээд нэг сайн зан чанар тавьсан байгаа бол яг тэрийгээ 7 хоногийн турш ингээд бариад тэгээ 13 зан чанараа ингээд 7 хоногоор ээлжилж ингэж хийдэг. Тэгээд өөртөө ингээд суулгаж авдаг ийм жишээсэн байхгүй юу. Тэгээд ер нь энэ жишээ айгу таалагдсан. Тэгээд ингээд одоо за би нэг өгдөг зуршилтай болъё тий байгаагаасаа хүнд өгье ч юм уу. Тэгэх юм бол ингээд 7 хоногийн турш ингээд би ингээд хинд юу өгч болохоор ээ гэж харах ч юм уу. Тийм миний яг ийм хувь дээр хэрэгжүүлэхэд хамгийн төхөн байсан зуршил болгосон зүйл нь 10 дугаар бүлгийн бүлэг байсан. Тэгээ ер нь бүх бүлгээс л ингээд юм сурлаж байгаа өөрчилж болох маш чухал зүйлүүд байгаа. Тэгээд ингээ гарчгуудыг харах юм бол одоо сэдвүүдийг харах юм бол эхлэхдээ л ерөөсөө бүх зүйл нь уран унахыг хүлээ. Сул талаа өөгшүүл гэж байгаа тийм. Хүмүүс ер нь сул талаа өөгшүүлээ гэж боддгоо ирнэ.
засъя гэж бас бодохгүй байх гэдэг шүү дээ. Тэгэнгүүт найдваргүй хүн бай гэл тий. Гэтэл хүмүүс бас найдвартай байхыг хүсдэг. Гэхдээ хэрвээ ингээд одоо юу гэдгийг тий боломжгүй үед бол тэгэл нөгөө л сурсан дадал зуршлаараа л найдваргүй зантай хിവэрэл байх гэдэг ч юм уу тий. Тэгээ бүр хөгийн бай, өндөр хүлээлттэй бай гэх тий. Өдрийг зориггүй өнгөрөө гэд. Түрүүний тэр гэрлэлтээ сүйдэг гэд. Чиний орчуулсан бүлэг байна тий. Бас бууж өгдөг бай гэж байгаа. За тэгээд хоёр нүртэй бай гэдэг. Муу зуршилтайгаа зууралд, буруу зориг тавь, зовлон дунтлаа уу гэдэг. Бусдын хэрүүл маргаанд оролц гэж байгаа. Тэгээ зөвхөн өөрийнхөө туршлагаас л суралц, бусдаас бити суралцаал гэсэн үг шүү дээ тий. Тэгээ захим сүлжээнд хит идэвхтэй бай. Зам дээр уураа гарга. Сөрөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Хуршүүдээ тун нарийн хян, донтуулагч бодисоос бүү дутгалц. Ажил мэргэжлийн хувьд гац хизээч бүх хөгжилт гэдэг ч юм уу тий. Яг нөгөө эсэргээр нь хүмүүсийн хүсдэг хэрнээ бас хүсээд заримдаа хийж чаддаггүй зүйлсүүдийг эсэргээр нь ингэж тавьж өгөөд ингээд хүнд бас нэг тий нээрээ тийштэй гэдэг бодол өгöd байгаа юм. Тэнгүүд яг энэ ингээ хүүхдүүд төр маш хэрэгждэг юм билий. Одоо хүүхдүүд юу гэдгийг нэг тийм түргэн хоолнд их дуртай болчиход байгаа шүү дээ тий. Тэгэл түргэн хоол идмээр байна. Манай 4 наст бол тэгдэг байхгүй догбуугийн аваад ирээрээ. За яста хот-дог аваад ирээрээ гэд. Тэрийг би авч өгөхгүй гэж байна. Авч өгөхгүй тэгэл за дэлгүүрт байхгүй байна, дууссан байна гэдэг ч юм уу тий. Тэгээд янгот гэрт байгаа хамгийн ламттан шимтднийг бас идэх гэж хичээнэ. За тэгэнгүүт чи өнөөдөр яг нэг йогурт идсэн учраас дахиад идэхгүй гингүүт би дахиад идчихил та гэл яг ингээд зүтгэдэг байхгүй. Тэгэнгүүт за чи йогурт идэх юм бол чи ингэн те чи бүдүүн болон тийм юм гингүүт хүүхдийг болчиход байгаа байхгүй. Яг нөө сөрөг зүйлийг нь сөргүүлж тавиа те чи ид дураараа ид хамаагүй ид гэд ингээд торшиж үзлээ. Тэгсэн чинь болчих чинь. Аюу хөрхөн. Тэгэхээр хүн хичнээн одоо тэр зүйлийг хүсэж байгаа ч гэсэн хэрвээ сөрөг зүйлүүдийг яг ингээд боддоор харчих юм бол нэрэ болохгүй юм байна гэд эрэгт би тэгвэл суралцъя тий. Төрөний тэр нөгөө нэг гэр бүлээ сүтэг гэд. Энэ надад бүр ингээд юм гэр бүлтэй хүмүүс одоо юу гэдгийг те гэр бүлээр аж агаар ярихад бас их юм чухал санаа байна да гэж бодсон. Олон гэр бүлүүд ч гэсэн яг энэ зүйлийг ингээд гаргаад идэв юм шиг. Чиний хувьд залуу хүний хувьд те бас харж байхад тэгээд эндээс энэ бүлгийг бас одоо уншиж орчуулж явахдаа нэрэ би гэд гэр бүлтэй илүү нэрэ гэр бүлгүйс. За тэгвэл одоо нэрээ би эндээс нэг энэ зүйлийг ингэж хэрэгжүүлье. За амьдралд яг үнэхээр гэр бүлтэй олчвол ийм амьдралыг бас ингэж бий болох хэрэгтэй байна гэж бас харсан зүйл юу байна. Уусаа ер нь бол нөгөө нэг одоохондоо гэр бүлгүй байгаа ч гэсэндээ гэрлэлт бол ингээл амар чухал зүйл байгаа даа шүү дээ. Тэгээд яг энэ гэрлэлтээ сүйдэг гэдгийг бүлгийг ингээ орчуулж яхад бол би энэ нэрээ одоо нэг нөхөрд гарчвал те ийм зүйл хийж болохгүй юм байна. Тэгэх юм бол тэгж хүрх юм биш үү? Бас нөгөө нэг нөхөртөө ч гэсэндээ энийг ингээ хэлэх хэрэгтэй юм байна ч юм уу. Ийм бодсон амар ирээдүйн бодол төлөвлөгөөнд бол зөндөө юм орж ирсэн. Тэгээд яг энэ гэрлэлтээ сүйдэг дээр ингээд хүний амьдралд одоо гэр бүлүүдийг харах юм бол ингээд шууд харагддаг зүйлсүүд байдаг байхгүй юу? Жишээ нь нөгөө нэг яг энэ эхлэл хэсэг дээр нь их нартай нь ингээд дэлгүүр ороод тий дэлгүүрээс ингээд лаа чийдэн ингээд эмхтэй хүмүүс чинь нөгөө нэг юм жижиг гой зүйлсүүд ингээд дуртай шүү дээ. Тэгмүүд тийм зүйлүүд авчирж ирээ гэрээд үргэцэн байх юм бол тий тэднэрийн одоо эднэр одоо юу вэ? Ямар гэж ховнууд нь вэ гэж хэлчих гээд. Тэгээд тэгэх юм бол ингээ ихнэр нь ер нь уурлаа гэдгийг бол хэлж байгаа. Гэтэ гэрлэлтээ үнэхээр сүйтгэмээр байвал те энэ гэрлэлтийг ингээд дуусгамаар авах юм бол та ингээд ихнэртэй ийм юм авчрах юм бол зүгээр л за энэ нэстэ хог байна. Чи ингээд ямар их хог авд ингээд хэлчих гээд хэлж байгаа. Бас нөгөө нэг гэрлэлтийг хамгийн богино олон настай болгомоор байвал ер нь бол би биенээсээ өндөр хүлээлттэй бай. Тийм ихнэр маань ийм байх ёстой, нөхөр маань ийм байх ёстой гэдэг өндөр хүлээлтийг би биендээ тавь. Таач их нэртэй нөхөртөө өндөр хүлээлт тавина. Нөгөө хүн танд ч ингээд өндөр хүлээлт тавина. Тэгэх юм бол ингээд та хоёрын хүлээлт өндөр байх тусмаа гэрлэлтийн настай нь богино байна гэж ер нь бол хэлдэг байхгүй. Энэ өгүүлбэр бол надад бүр амар ингээд хүрсэн. Тийм. Тэгээд бас нэг юм жишээ авдаг нь болохоор энэ нэг жишээ байдаг. Энэ болохоор нөгөө нэг гэрлэлт нь ер нь бол нэлээд удаа үргэлжилж байгаа хүн байхгүй юу? Тэгээд гэрлэлт нь нэлээд удаа үргэлжилж байгаа. Тэгээ нууц нь юу вэ гэдгийгсэн чинь тэр хүн хөтлөгч нь бол ийм хүлээлт нь болохоор за одоо ингээл сайхан харилцах тий эсвэл ингээл дуртай зүйлийг хийх ч юм уу гэдэг зүйлүүдийг ингээд хүлээж исэн бол нөгөө хүнийх нь хариулт болохоор зүгээр л өндөр хүлээлтгүй байх.
Тэгэх юм бол ингээд үнэхээр урт удаан үргэлжлэх гэр бүлийн харилцаа бий болно гэж хэлдэг. Тэгээд энэ хэсэг дээр ингээ харах юм бол ер нь бид бүгд юуг ингээ харах хэрэгтэй вэ гэр бүлийн харилцаан дээр гэдг нь ингээ амар харагддаг байхгүй юу? Тэгээ яг тэрэн дээр амар тустай байсан. Тэгээ бас нөгөө хамгийн хөвгчлөлтэй жишээ нь болохоор хэрвээ ингээд гэрэлтэй дуусгамаар эхнэрээ ингээд муу байна гэд хэлмээр байх юм бол тийм ингээд хөрший тань ингээд эхнэр тийм одоо мисэла гэж бодоход ингээ эхнэр чинь нөгөө ингээ асууж штэ одоо тэр гоё юм уу би гоё юм уу гэл тийм бол ингээ шууд утгаар нь зүгээр л тэр чинь мис штэ чи ингээ тэрийг яасан ч гүйцэхгүй гэд ингээ хэлээ гэж хэлж байгаа байхгүй юу. Тэр хоёр нь бүр амар юм хөвгчлөлтэй хэрнээ гоё жишээнүүд байсан. Тэгээд ингээ гэрчин бас амар инх цэгцгүй ингээл байгаад ах юм бол ингээ ихнэртэй инх цэгцсэн урлаг гэдэг номыг бэлгэлчихээ. Мари Кондо гэдэг эмх цэгцэн шидэт хүчгээс ном байна. Тэр номыг бэлгэлчихээ. Тэгэх юм бол ингээд ер нь төгс төрсөөр юм бэлэг болно. Гэрэлчин ингээд бүрэн гүйцэд ер нь бол төгснө гэдэг талаар ингээ хэлдэг. Яг үнэ. Тэгээ Мари Кондогийн яг энэ ном гарч байхад бол үнэхээр алдартай байгаа л тэгээ ээж агаа эмэгтэйчүүдийн хувьд бас сонирхдаг байсан. Тэгээ сүүлд бол Мари Кондо өөр хүүхэдтэй гэр бүлтэй болоод энийхээ эсрэг бас ном бичлээ гэж ярьжсэн тий. Тэгээд энэ дээр тэр хөршийн одоо жишээ бол үнэхээр одоо сонирхолтой байгаад идэв шүү дээ. Хөрш чинь ямар халуухан тий дуур булаа мэрчүүчтэй амжилттай явааг сайхан багтаж яар гэдэг байгаа шүү дээ. Эхнэртэй тий. Тэгээ өөрт нь тэр хүнтэй өрсөлдөх бүр чадвар байхгүй гэдгийг бүр тодорхой ойлгуул гэд тий. Тэгээд одоо юу гэдгийг босод эцэг эхчүүд хүүхдүүдтэй илүү цаг гаргаж гэр бүлийн амьдралдаа идэвхтэй оролцдог тухай яар гээл тий бүр тэгэл ингээл бодохоор магадгүй ингээд өнөөдөр ч гэсэн олон гэр бүлүүд энэ зүйлийг анзаарахгүй мөртлөө баг хийгээд идэг юм шиг тий. Тэгэл өөр хүнтэй харьцуулдаг. За юу гэдгийг ихнэр нь гоё амттай бол хийж чадахгүй бол ээжтэйгээ харьцуулдаг гэдэг ч юм уу тий. За тэгээд төрөөд жоохон махалцсан байсан чинь тий нэг гоё мистэй харьцуулдаг ч гэдэг юм уу тий. Ийм зүйлүүд олон байгаад идэг. Тэг хийхгүй зүйлсийн жагсаалт гэдэг ном маань яг ингэж эсрэгцүүлж бичсэн ном байгаад байгаа. Тэгвэл сонсогч та яг одоо өөрийнхөө амьдралд те ямар хийхгүй зүйлсийн жагсаалтыг бас бий болгоцсон тэрийгээ бас гоё зуршил болгоод явж чадж байгаа вэ? Тэртэн таны амьдралд те маш олон одоо үн цэнтэй зүйлийг авчирч чадж байгаа вэ? Тэр талаараа одоо комментууд илгээгээд тэр комментуудаас нэг сонсогчтой яг энэ Rolf Dobley-гийн цоо шинхэн гарсан байгаа хийхгүй зүйлсийн жагсаалт. За Bill Bryce-ны гэр ахуйн түүх. Гэр ахуйн түүх бол ерөөсө хүний амьдралын түүх байгаад идэг. Тэгэд хүний амьдрал энэ гэр бүлдээ бүх зүйл хэрхэн яаж үтсэн бэ гэдэг маш гоё тийм сонирхолтой аргаар хөгжилтэй аргаар бичсэн ном байгаад идэг. Непкогоос ирүүлсэн энэ хоёр номыг бэлгэлье. За тэгээд өнөөдөр Rolf Dobley-гийн одоо хийхгүй зүйлсийн жагсаалт гэсэн номыг орчуулсан. За багаараа орчуулсан Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн одоо төгсөх ангийн оюутны баг тий төслийн хүрээнд орчуулсан энэ номын талаар ярьж байгаа. Тэгээд бидний амьдралд маш олон зүйлийг үнэхээр өгч чадах ном. Бид нар зарим номыг бол ингээд уншаад нэг удаа уншаад хангалттай номынхаа санд хийждэг тий хадгалцдаг эсвэл хин нэгэнд бэлгэлдээд өгчдөг ч юм уу тий харин энэ ном бол миний хувьд бол бодоход ерөөсөө л бидний ширээний ном байх юм байна. Заримдаа хүн мартаад байдаг тий ямар нэг зүйлийг ингээд буруу зуршилтай хിവэрэ байгаад байдаг бол энийг бол байлгаж яхад тэр гарчгийг гаргаж ирэл тэр гарчгаа уншчихад л хүн сэтэл аваад өөрчлөгдөх боломжтой. Тэгээ надаа энэ дээр нөгөө нэг бас мэдээлэлээс те сошиалд ингээд хит идэвхтэй бай гэдэг. Энэ юу бол өнөөгийн нийгэмд маш чухал сэдэв байна да гэж бодож байсан. Чиний хувьд одоо мэдээлэлээс татгалзах, сошиалд идэвхэхгүй байх, эсвэл сошиалаас зөв мэдээллийг өөртөө хэрэгтэй мэдээллийг нааж авах гэдгийг ялгаж чи юу гэж харж байна? За яг энэ номноос үл шалтгаалan би бол нэлээ юм нөгөө сошиал тийм идэвхтэй байдаг төрлийн хүн байхгүй юу. Тэгээд яг энэ Rolf Dobley-гийн бас мэдээ уншихаа зогсоо гэдэг ном байдаг. Тэгээд тэр ном ч гэсэндээ энэ ном ч гэсэндээ ер нь юу хэлээд байгаа вэ гэхлээр сошиал орчинд байгаа бүх зүйл бид нарт ингээ ашигтай биш ээ, хэрэгтэй биш ээ. Харин тэр дотроос яг юм өөрийнхөө хэрэгцээтэй чухал зүйлээ ингээ олж үзэж болно. Гэхдээ угаасаа ингээд нөгөө нэг гормын тэгж ажиллаж байгаа учраас бид бүгдийг дуусшгүй юм рилийн одоо цувралд ингээд оруулцдаг ч юм уу юм байдгаа. Тэгэхээр тэр бүгдийг ингээд анзаарах хэрэгтэй гэдэг талаар ингээд амар сайн сануулж өгдөг. Тэгээ яг энэ номон дээр бүр бүх бүлэг дээр нэмээд
миний хэлмээр байгаа санаа бол энэ бол ингээл хийх зүйлсийн жагсаалт биш шүү дээ. Хийхгүй зүйлсийн жагсаалт гэдэг чинь нөгөө хасах байхгүй юу? Хийх зүйлсийн жагсаалт гэнгүүт ер нь нэмэх байдаг. Тийм одоо ийм юм хийн, тийм юм хийн гэд. Харин энэ болохоор угаасаа бид нар байгаа зүйлээсээ хасах тухай. Одоо жишээ нь гэх юм бол тэгээ бусдад өндөр хүлээлт тавьж байгаа бол тэгээ хүлээлтээ бууруулах тухай. Эсвэл ингээд мэдээлэлд бүр юмд орцсон байгаа бол тэгээ тэндээсээ хасах тухай ярьдаг болохоор надад хамгийн их таалагдж байгаа зүйл нь тэрээс дандаа юм нэг хасах талаар. Тэгээд одоо нөгөө талдаа амьдралд хэтэрхий их одоо нөлөөлөд байгаа. Тэр нь бидний амьдралыг ингээд доош нь татаад байгаа. Буруу зүйлсүүдээс одоо хасах штэ хамгийн гоё юм тий. Одоо мэдээлэлээс бид нэр татгалзах юм бол одоо яг гэдгийг тий. Өнөөгийн мэдээллийн юм сошиал 900 олон юмнаас хоцорно. Тэгэхээр харин мэдээлэлээс татгалзах гэдэг нь магадгүй одоо Facebook нээгээд Instagram нээгээд зүгээр л хүмүүсийн амьдралыг хараад байх юм уу? Эсвэл өөртөө хэрэгтэй мэдээллийг тэндээс олж хараад бас өөрөө хэрэгтэй мэдээллийг түгээдэг нэг юм байх юм уу гэдэг ч юм уу? Одоо битэрийн хувьд сэтгүүлч мэрэгчлээ учраас яалтчгүй энд байхаас аргагүй тий. Тэгээд яг энэ мэрэгжлийнхаа дагуу тэгвэл ямар зүйлийг үзэх үү, ямар зүйлийг одоо өөрийнхөө үзэх мэдээлэл одоо юуны зүйлээс хасах вэ гэдгээ ч гэсэн бодож тунгааж чаддаг. Олон хүн бол тунгааж чадахгүй яг энэ цахим сүлжээнд хит идэвхтэй байх буюу нөгөө байнга л хүмүүсийн амьдралыг хараад сөрөг мэдээллийг хараад урсгаал тий хамаг цагаа алдаад байгаа шүү дээ. За тэгээ очрот мөх цэцэг маань ингэсэн байна. Бидний ирээдүйн үнэхээр гэрэлтэй байгаад баяртай байна. Төсөх курсын оюутнууд орчуулсан байна. Браво гэсэн байна. За маш их баярлалаа. Тэгээд битэрийн хувьд бас нэг гоё бэлэгтэй суугаад байгаа. Ямар бэлэгтэй вэ гэх юм бол яг 2 ном байгаад байгаа. Нэг нь болохоор яг өнөөдөр энэ хийхгүй зүйлсийн чагсаалт гэдэг Ральф Доблегийн ном байна. Нөгөөх нь болохоор Билл Брайнсны гэр ахуйн түүх гэдэг 2 цоо шин номыг Непкогоос нэг сонсогчтой бэлэглээрэ гэдэг илгээс учраас бэлтцсэн байгаа шүү. Тэгээд одоо битэрий ярьж байгаа сэдвтэй агуулгатай номын агуулгатай холбоотойгоор та амьдралаасаа ямар буруу зуршлуудаа буруу зүйлүүдээ хасаж чадсан бэ? Тэ хассан тэр зүйлсүүдээ ингээ гоё чагсаагаад комент хэсэгт биччихээрэй гэж одоо урьж байна. За тэгээд арчуулагчид ер нь ингээд хамтарч ажиллаад нэг номыг хийхэд ямар байсан та хэд ингээд хийчгээд хамтдаа ярилцах ч гэдэг юм уу тэр нэг гоё мэдрэмжийг сонсомоор байна л да. За энэ бол үнэхээр ер нь бол гайхалтай ажил байсан. Тэгэд энэ дээр ажиллах боломж олцсонд бол бид бүгд ингээд үнэхээр талархалтай байгаа. Тэгэд хамгийн эхлээд болохоор номоо авчаад 10 хүн орчуулсан. Тэгэд 10 хүндээ бол ингээ бүлгээ хуваасан. Тэгээд тусдаа орчуулад нөгөө редакторын баг нь болохоор өдрөө болгон уулзаад онлайнаар уулзаад тэгээд орчуулгдсан бүлгүүдээ хянаж явж исэн. Тэгээд энэ дээрээс манай хүмүүнлэгийн ухааны багш ч гэсэндээ тусалж исэн. Өдөрт нь чиглүүлээд тэгээд ер нь бол хамгийн хэцүү байсан зүйл нь мэдээж энэ гарчхуудыг өгөх байсан. Ягаад гэвэл нөгөө ном юм чинь юм нэг жигд гарчтай байх хэрэгтэй. Тэгээд гол нь энэ хүн чинь бас зүгээр нэг бичээг ингээ явуулаад өөр өнцгөөс нь бичсэн байгаа. Бид нар ингээ энийг яг зөв болгох тий. Тэнгууд зохиогчийн юм санааг алдахгүйгээр яг тэр гоё хэлж байгаа яажлуул өгөөдөл эсвэл ингээ эсрэгцүүлсэн байгаа тэр байдлыг нь алдахгүйгээр буулгах гэдэг нь айгүй том юм сорилт байсан бидний хувьд. Тэгэл одоо жишээ нь бид нар ингээл хөгийн бай гэдгийг зүгээр л хөгийн биш ээ гэж бичиж олно шүү дээ. Тэнгүүд яг нөгөө нэг тэгээд биччмээр одоо санаа нь юм биш үү гэд хиндээ бол нэг иймэрхүү байжгаад дараа нь яг бөөндөө юм харахтаа айгүй юм гоё жигдлээд гоё болгосон. Мэдээж Непко редактор ороод тэгээд бүр юм нэгдсэн журмаар гоёсон байгаа. Тэгэхээр багаар ажиллаад нэг номыг гаргана гэдэг. Тэгээд эргээд энэ төслөөр хийн гэдэг тий. Энэ капстон төсөл гэж зөвхөн танаа сургуулийн оюутнуудад зориулагдсан төсөл. Тийм гэсэн үг юм байна тий. Тэгэхээр хүмүүнлэгийн ухааны их сургууль бас тий яг мэрэгчлэрээ сурж байгаа орчуулагч одоо сэтгүүлчдэд бол бас гоё төслийг гаргаж өгсөн байна. Тэгэхээр босод сургуулиуд ч гэсэн ийм төслийг гаргаж одоо оюутан залуусыг хөгжих бас нэг зүйлийг ингэж хамт хийх тий эргээд өсөх тэр боломжийг олгож байгаа нь маш гоё байна. Тэгээд энд одоо ингээд сэдвүүд нь 52 сэдв байгаа гэж тэр бол яриад байгаа тий. Тэгэнгүүт одоо амьдралаа төхөөрөмжөөр дүүрэг гэд тий. Бас нэг юм сонирхолтой сэдвүүд. За тэгээд хүмүүсийн өдөр тутамдаа ярьдаг өнгөрсөндөө амьдр дотоод дуу хоолойгоо сонс гэл тий. Нэрээ ингээд мэдээж бид нар өөрийнхөө хувьд би өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсч л байгаа тий. Сонсоод харин магадгүй тэр дотоод дуу хоолой маань өнөөдөр нэг юм сул дорой байж болох байхгүй тий. Баясаа чи өстө мяа вэ шүү тий. Чи энийг ч чадахгүй байхдаа яах вэ гэл. Тэгэл энийг би сонсоолох юм бол би
өнөөдрийг маргаашийг нөгөөдрийг магадгүй ирээдүгөө ингээд сүйтгэчих гээд байгаа байхгүй тий. Гэтэл тэр зүйлдээ яах өнөөдөр би нэг юм байна гэхдээ гэдэг нэг юм хариултуудыг бас хэлж тэрийг дандаа сонсохгүй байх гэдэг ч юм уу тий. Нэг юм сонирхолтой хүний бүр юу гэдгийг сэтгэл зүрх рүү нэг юм өнгийсэн орсон зүйлсүүд байгаа байхгүй. Тий. Ер нь бол нөгөө нэг бид бүгдээ өөрсдөө ч ингээ анзаараагүй. Гэтэ дотор маань байгаа эмзэглүүлж байгаа тэр бүх сэдвүүдийг ингээ гаргаад ирсэн юм шиг санагдсан байхгүй юу? Тэгээд зөвхөн ингээл нэг талбар дээрх мэдээлэл бол биш байгаа. Энд гэр бүл байгаа, өндөр хүлээлттэй бай гэдэгтэр үр хүүхдүүд байгаа, тэгэл банк санхүү байгаа, бусад хүмүүс байгаа, өөртөө байгаа гэл ер нь ингээд сэдвүүдийг нь харах юм бол маш олон төрлийн сэдвүүд байгаа. Тийм, яг олон төрлийн сэдвүүд байгаа. За энэ чэнэс хоёулаа тэгвэл нэг онцлоод яг одоо радио сонсож байгаа бас үдийд бас яг ажил мэргэжлийнхаа хувьд зарим нь гацаанд орчихсон. Эсвэл зарим нь яг ажил мэргэжлээ сонгох гээд явж байгаа хүүхдүүдэд бас гой санаа хэлэхээр нөө ажил мэргэжлийн хувьд гац гэдэг хэсэг 77 дахь хуудас байна. Эндээс жоохон ярьж өгөх үү? За тий. За 77 дахь хуудас байгаа. Энэ дээр болохоор ер нь нэг ийм агуулга байгаадсэн шүү дээ. Их сургуулаа зочлох үйлчилгээний менежмент мэргэжлэр бакалаврын зэрэгтэй төгсөн даруйда Самуэль гэдэг нэг аялын залуу нэг аялын компанид ажилд орсон байгаад байгаа. Тэгээд мэдээж ирч хүч дүүрэн ажлын гараагаа амжилтаа эхлүүлсэн, асар хурдан дэвшсэн, салбарынхаа туслах менежер болсон албан тушаалд хүрсэн. Тэгээд нарийн ширийн зүйлс мэддэг болохоор нь үйлчлүүлэгчд нас түн дуртай байгаад байсан. Тэгсэн чинь удалгүй нөгөө захимаар захиалга өгөх хүч дүрээд ороод ирцэн. Нөгөө хөл хорионоос хоош гэдэг шиг тэгээд тэр салбартаа одоо юу гэдгийг шинэ технологийн сүудэр дарагдаад тэр хүний хувьд бол үн цэнэ алдсан тэгээд яг тэр нөгөө нэг үн цэнэ алдангууд юу гэдгийг Самуэлийн хувьд болохоор ажилдаа хандах тэр чанар нь болохоор алдагдаагүй гэдэг юм тэгээд газрын зураг танилцуулга хуудснуудаар дүүрэн танил офисоо орхиж явна гэж бодохоор нуруугаар нь хүүт таажсан тиймээс компани аргагүй ирэхэд бол юу гэдгийг хаалгаа барих хүртэл өөрсгөө жинхэнэ аяллаа мэргэжилтэн үн цэнэ алдахгүй гэдэгт тэр хүн бол итгээд исэн тэгээ ямар ч ирээдүгөө амьдрахыг хүсвэл анхны ажлаасаа насан туршдаа бити салаарай гэж зөвлөх байна гэд. Ингээд нэг ийм зөвлөгөөнүүд анхны ажил дээрээ байх л зөв юм уу? Эсвэл одоо ажлынхаа хувьд гацхгүй байх нь зөв юм уу гэдэг ч юм уу эсвэл олон ажил солиод байх нь илүү одоо мэргэжлийн хувьд хөгждөг нь зөв юм уу гэдэг ч юм уу нэг ийм зүйл дээр хүмүүс айгүй гацдаг юм шиг санагддээ шүү дээ. Залуучуудын хувьд бүр тэр тусмаа одоо юу гэдгийг нэг газар ажиллах чинь зэврэн штэ. Тий. Өөр газар ажиллаж идвэл туршлага суу штэ гэдэг ч юм уу. Нэг юм бодол их байдаг. За миний хувьд болохоор радиод их олон жил ажилласан юм болохоор тэн дотроо хүн хөрвөх хэмжээнд олон зүйлийг сурч олдгоо гэж бодоод иддэг байхгүй. Тэгэхээр чиний хувьд энэ дээр бас ер нь бол энэ хүнийг ингээ харах юм бол жишээг нь ингээл харах юм бол айгүй тийм уул магтмаар хүн байгаа байхгүй юу? Ажил мэргэжилтэд ингээд айгүй үнэн ч ханддаг ажилдаа хайртай, ажлын хамт олондоо хайртай ч юм уу. Энийг ингээ харахаар айгүй мөсөлттэй хүн байгаад байдаг. Гэтэл яг нөгөө анхныхаа ажил дээр ингээд гацаад байгаад байгаа. Тийм. Тэгээд ер нь зохиогчийн маань санаа ч гэсэндээ юу гэж хэлээд байгаа вэ гэхлээр анхны ажил дээрээ гацах тухай биш бас ингээд байн олон ажил солиод явах тухай ч биш зүгээр хөгжих тухай ер нь ярьж байгаа. Тэгээд өөрийгөө ер нь хөгжих машин болгоо гэж зөвлөдөг. Ингээ анхны ажил дээрээ байна уу эсвэл олон ажил солихоос илүүтэйгээр зүгээр өөрийгөө ямар талбарт яаж хөгжүүлж болохоор вэ тэрийг ингээ тооцоолоод тэгээд ер нь юм тооцоотой тэгээд хөгждөг тийм бэ гэд. Энд нэг гоё дүгнэлт нь маш гоё санагдадсэн шин. Харуулж байгаа одны төрөгдөлт бити автаарай гэж тэгээд ажилд ороод удаагүй байхдаа ахин дэвшиж байгаа гэдэг нь бол ирэх 20 жилдээ одоо асар өндөр дүүлнэ гэсэн баттай нотлогоо биш шүү Ажлаа эхэлж байгаа танд миний өгөх зөвлөгөө бол төрөл бүрийн ажлыг хийх гэж оролдож үзээрэй. Тэгээд зөвхөн нэг салбарт өөрийгөө бити гацаагаарай. Хэрвээ аль нэг салбарт амжилт гаргаад эхэлсэн бол уур чадвартайгаа холбоотой мэдлэгээ тасралтгүй гүнзгийрүүлж хөгжүүлээрэй гэсэн Тэгэхээр ерөөсөө бид нар альва зүйл дээр өсөх хөгжих нь чухал юм байна. Тэгжээж энэ хийхгүй зүйлсийн жагсаалт гэдэг зүйл гараад хийх зүйлсийн жагсаалтууд маань нэмэгдээд явах юм байна. Энэ хасагдаад явах юм байна гэдэг нэг тийм мэдээлэл бол энэ номон дээрээс би авчаад байгаа. За комментуудаа хоёлаа уншъя. Очрот мөх цэцэг илүү минималист болсондоо энэ хэрэгтэй хэрэггүй гутал хувцас мөн хунцар болон нэг удаагийн хэрэглээний ахуй хэрэглээс татгалзаж даавн торны фен болсондоо гэж байна. За дараагийнх нь болохоор амар уян
үнэхээр сонирхолтой ном шиг санагдаж байна. Бүхэл талбарт хэрэгтэй мэдээлэл авах боломжтой юм шиг санагдлаа. Орчуулсан бүх хүмүүст баярлалаа, амжилт хүсье гэсэн байна. За очир бол доктортой ажиллах нь зөв гэж боддгоо гэж байна. Доктортой ажиллах, доктортой хөгжих, тасралтгүй тууштай хөгжих гэдэг энэ зүйл бол энэ дээр маш гоё явж байна. Тэгээд хүмүүс маань бас комментиг сайхан одоо 5 минут үлдсэн байгаа учраас бичээд хэрэг тий. Хийхгүй зүйлсийн жагсаалтуудаа бичиж байгаа шүү. Тэгээд хийхгүй зүйлсийн жагсаалтуудыг харж агаад Эрдэнэсовд дээр нь 2 гоё номыг Непкогоос илгээсэн номыг бас өгнө. За тэгээ ер нь амжилтанд хүрэхийн тулд ер нь хүн юу хийхээ мэдэх нь их чухал гэж яриад байдаг шүү тий. Харин одоо юу гэдгийг тий аз жаргалтай байхын тулд бид нар юу хийхгүй байх вэ гэдэг тэр зүйлийг шийдэх хэрэгтэй байгаад байдаг ш. Энийг өгсөн гол ном байгаад байна. Тэгээд манай Эрдэнэсовдын хувьд өөр нэмж хэлмээр байгаа зүйл юм байна. Хоёул ном ярьж ирлээ аюу урд өнгөрчихлээ. Тийм ээ. Мэдээж ингэж айгүй их юм ярьж өгмөр энэ. Яг тэгэхээр нөгөө энд байгаа юмнуудыг зүйлсүүдийг ингээ хүмүүс мэдээсээ, сонсоосаа тэгээд өөрчлөгдөөсөө тий асуух зүйл байвал асаасаа гэж ингээ хүсэж байгаа учраас бүгдийн л болдог бол яриад өчмөр байна. Тэгээд яг энэ номны маань ер нь гол агуулга нь болохоор юу яадаг? Хэрвээ ингээд хаана өөхөх ёстойгоо тий аль дээр очивол би ингээ өөхөх ёстойгоо мэдх юм бол тэрлүү би ингээ хизээж орохгүй гэж ер нь зохиогч мань хэлдэг байхгүй. Тийм. Тэр нь л ер нь бол гол утга учир байгаад байгаа. Бид нар ингээд юуг хийвүүл илүү ингээд зогсон, илүү юм өрөвдмөр тий бусдаас юм хаягдсан юм шиг тий тийм зовлонтой юм шиг амьдрах вэ гэдгийг мэдчих юм бол ийшээ ингээд зүглэхгүй. Тийм болохоор энэ ном маань ер нь бол та ингээд энэ бүгдээс гарчих юм бол ямар гоё сэтгэлийн амар амгалан тий ажил амьдралын юм урагшаа өсөх тийм зүйл тэгээ сэтгэлийн хувьд ч гэсэндээ ямар олон зүйл төр чөлөөлөгдөж болох вэ гэдгийг биччихсэн юм ном байгаа. Тэгээд урвуу сэтгэхийн аргаар бичсэн учраас ер нь нэг тийм хүн уйдахаар ном бол биш. Огтос биш бүр тий. Их үе юу гэдэг юм бэ гэж уншдаг. Зарим зүйл дээр эсэргүүцэл тий хүүшээ гэжснэ төгсгөлт нь яг тэр тайлбар дүгнэлт учир шалтгаанаар очингууд нэрээ тийм штэ гэж бодохоор. Хамгийн гол нь бас ингээл за түүл ингээ хас тий зүгээр л ингээд сөрөг хүмүүсээр өөрийгөө бүү хүрээлүүл эсвэл ингээл сотууртлаа битио ч юм уу тэгээд орхиогүй. Гол нь ингээд сотууртлаа тэгэх юм бол юу болох юм? Тэгээд гэтээ энээс гарах арга байгаа. Яаж гарах юм гэдгийг ингээд учир шалтгааны тайлбараар тайлбарлаж өгсөн учраас айгүй юм үр нөлөөтэй ингээд хэрэгжүүлэх юм нь бэлэн байгаа болохоор бусдад амар тус олох ном гэж хувьдаа харж байгаа. Тийм. Тэгээд ер нь бол энэ номыг ингээ уншсанараа ямар олон зүйлээс ингээ хол иж чадах юм бэ л гэж бодсон. Тийм шүү те. Тэгээд энд бас нэг айгүй хөөрхөн бичсэн байсан зүйл нь хүүхдүүдтэй зориулаад, эхнэртэй зориулаад гэж бичсэн те дурсгалт гэд. Тэгснээр нөгөө төгсгөл дээр нь өөрийнх нь бас өмнөх хүүхдээр хамгийн төгсгөлийг нь айгүй хөөрхөн шүү дээ. Баярлаа аваа. Гэхдээ бид таныг машин эсвэл дэлхийг тойроо аялах мөнгө өгөх ах гэж гордчихсан те. Тэгтээ гээд үнэхээр одоо чухал ном байна шүү гэдэг энэ зүйлийг учир зүг одоо ойлголоо гэсэн ийм агуулгатай ном. Тэгээд уруу аргаар бичсэн учраас та бас нэг ийм эсэргүүцэнгээ зөв замыг одоо олох боломжтой. Тэгээд төгсгөлийн одоо нүүрэн дээр байгаа хэсгийг уншаад хоёлоо өнөөдөр өндөрлөе гэж бодож байна. Манай Эрдэнэсовд уншаад өгөө төгсгөлийн хэсгийг тий. Та өмнө нь ажил мэргэжлийн хувьд гацаанд орж байсан уу? Уучлаарай үгүй гэж хэлэх ёстой байтал тгийгээд зөвшөөрчихдөг байсан уу? Хин нэгнийг өөрчлөх гэж оролдож байсан уу? Дотоод дуу хоолойгоо сонсож байсан уу? Эдгээр нь бүгд таны амжилттай амьдралыг зохицлоох буюу илүү оновчтой шийдвэр гаргах, ажил мэргэжил болон харилцаанд амжилт гаргах, мөн илүү аз жаргалтай эрүүл амьдрах гэсэн хичээл зүтгэлийг тань нурааж болох үс зуршил, шийдвэр болон зам байдлуудын жишээ юм аа. Рольф Добли өөрийн шин олон улсын бестселлер бүтээлдээ амьдрал тохиолдог хамгийн том 52 алдааг дэлгэж сайн сайхан амьдрахын нууц нь таны бодож байгаагаас хавьгүй энгийн болохыг харуулжээ. Зүгээр л ямар урих саад бэрхшээл байдгийг ойлгож аваад дараа нь тэдгээрээс зайлсхийхэд л хангалттай. За ийм гоё ном байна. Тэгээд хамгийн шилдэг санаануудыг олж хардаг Хосгоо авьяастай нэгэн ингэж хүмүүс бол энэ зохиолчийг хэлдэг. Тэгээд очирот мөгццгийн маань хувьд бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа юу гэж хаагуур худалдаалагдаж байгаа вэ?
Ер нь Аз хуур интер тэгээд Nepco-гийн сайт дээр бол худалдаалж идэг те. Тэгээд цаг маань аль хизээний өндөрлсөн байна. Тэгээд өнөөдөр бас хийхгүй зүйлсийн жагсаалт гэдэг номын үн цэнийг хуваалцаж те. Өөрөө бас энд орчуулагчаар ажиллаж, редактораар ажилласан хүний хувьд те. Хуваалцсан маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн ажил одоо сургуульд нь өндөр амжилт хүсье. Тэгээд хоёулаа Очир хотыг шалгаруулчих гэж бодож байна. Очир хот мөнх цэцгийг жагсаалт 3 жагсаалт бичсэн учраас те. Тэгээд ажлын өдрөөр ажлын цагаар холбогдоод 2 номоо бэлгэнд аваарэ. За гэр бүлийн радио Тодонг подкаст маань энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр бид хийхгүй зүйлсийн жагсаалт гэд Nepco хэвлэлийн газраас эрхлэн гаргасан номын одоо орчуулагч Эрдэнэ Савдтай ярилцлаа. Түр баяртай. Тэгээд эргээд бас гэр бүлийн радиогийн уран бүтээлүүдтэй хамтдаа байгаарай. Баярлалаа, баяртай. Гэхдээ тэдний дотор ижил нэг зүйл бий. Тэр юу вэ гэвэл хүмүүр, хүсэл, мөрөөдөл, зоригтой. Өнөөдрийн зочны түүх таны дотор хүсэл эрмэлзэл, бодол ойлголтыг өгсөн бол түүнийхээ төлөө ямар нэг зүйл заавал хийгээрэй. Тодонг подкаст. 90 секунд. Хүний амьдралд өөрчлөлт авчрах